Соён гэгэрүүлэгч телевиз байгуулагдсан цагаасаа эхлэн үзэгчдийнхээ санаа бодлыг ямагт хүндэтгэж үгийн сонссоор ирсэн билээ. Тийм ч учраас соён гэгэрэх ардын эндэр нэртэй тусгай нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн төлөөллийг оролцуулсаар байна. Энэ удаа бид Дундгов аймгийн Сайн цагаан сумын Уйзан багийн малчин Буддын шашны судлаач Адягийн цолмон гэрлийг урьж соёл гэгэрлийн тухай сонирхолтой яриа дэлгэснээ та бүхэнд хүргэж байна. Говь нутаг гэдэг хизээнээсээ нааш худагт хувилгаад ном эрдмийн хүмүүсээрээ алдартай. Тийм ч учраас өнөө цагт Монголын говьоос олон сайхан соён гэгэрүүлэгч нар төрнө гэж хүсэн хүлээгч хүмүүс бий. Юутай ч Дундгов аймгийн Сайн цагаан сумаас ирж манай нэвтрүүлэгт уригдан оролцож байгаа цолмон гэрлийн уншсан, судалсан, танин мэдсэн зүйл нилээдгүй бөгөөд өөрийн мэдснийг бусадтай хуваалцах буйны сэтгэлтэй учраас ийхүү энэ дугаартаа онцлон оруулж байна. Тэрээр бидний амьдарч буй энэ цагийнхаа мөн чанарыг судлан таньсны зэрэгцээ өөдөөс тосон байгаа он жилийн тухайч баримт түшиглэн өөрийн үзэл бодлыг хуваалцсан юм. Орчлонгийн тавилан буюу Нострадамусын Лүндэн ном 1990 он хийгээд 7 сар аимшигын их хаан Тэнгэрээс заларч тэрээр Анголмогийн их хааныг дахин заяалгамаар эрт хожид Марс зол жаргалтай Мишэ моо гэж айлтжээ. Энэхүү кадрын бол монголчууд бидний тунчиг сонирхон гайхдаг бас хүү сэтгэлийн гүнээс ихэд таашаан тайлдаг дүрм мөрт билээ. Учир нь Анголмоо хэмээхүйн Монгол моо буюу монголчууд гэсэн эртний Франц үгтэй дүйдэг. Нөгөө тээгүүр Тэнгэрээс бууж ирэх тухай ойлголт өрнөдөд тийм ч түгээмэл биш. Онцгой таавар мэт санагдах тул Тэнгэрээс заяад гэж багтан сэтгэдэг Монгол түмний маань хувьд Пер Катрины хэд хэдэн хүчин зүйл ойр дүт санагдгаас тэр юм. Өнөөдөр ч Нострадамусын энэхүү зөгнөлийн тухай сонирхсоор ярьсаар байна. Сайн байцгаана өрх үзэгчтэй. Соён гэгэрэх ардын эндэр цувралынхаа шинэ дугаарыг эхэлж байна. Манай өнөөдрийн зочин хөгжил 21-р зуун сэдвээр та бүхэнтэй ярилцах болно. Ингээд бид өнөөдрийнхөө дугаараар Буддын гүн ухаан судлаач Адягийн цолмон гэрлэгчийг өрн оролцуулаад байна. Хөгжил гэдгийг та өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж өгөөч. Хөгжил гэдэг маань одоо үндсэндээ бол одоо материалын хөгжил болоод үе өнгөрөөж шүү дээ тийм. Одоо оюун санааны хөгжлийг бол маш өндөр түвшинд хүмүүс ярьцгаадаг болж одоо жишээ нь соён гэрлэлээс мөрөгсөн эрдэм мэрэгдэл бол энийг бол маш өндөр түвшинд ярьж байна. Мөн үүнтэй адил тал салбарт одоо оюун санааны хөгжил үнэхээр өндөр түвшинд хүрчээ гэдэг бол одоо нийгмийн энэ байдлыг задлан ярилцсан энэ талын маш өндөр түвшний оюун санааны хөгжил бол Монгол үнэндээ яригдж байна. Энэ бүхний гол нь нэгдэж нэгтруулах тийм ингэж нэг их хэвлэрэл төрөхт нэг тийм нэг эхлэл байгаасай тэрэнд миний энэ сэтгэл хичээл бас нэг тодорхой хувь нэмэр оруулаасай л гэж хүсэж ингэж. 2000 жилийн өмнөөс Монголд дэлгэрсэн бурхны шашин бидний оюун санааны хөгжилд одоо юу авчирсан бол гэж та үздэг вэ? Мэдээж маш том зүйл авчирдаг яах вэ одоо энд хинч маргахгүй бах тийм ээ оюун санааны ертөнцид монголчууд оюун санааны ертөнцид бол энэ бол хамгийн том байр суурь эзэлдэг ийм л том соёл шинжлэх ухаан одооны энэ юуны миний бодлоор бол ерөөсөө л энэ одооны энэ хөгжлийн дараа гарч ирэх жинхэнэ оюун санааны хөгжилд хүргэх энэ юм бол одоо эндээс л гарч ирнэ гэж би бодоод байгаа шүү дээ. Энэ л өнцгөөс би юм энэ тайлбарлана гэж асуумдаж байгаа. Хүн нэг насны амьдралдаа юуг сурч танин мэдэж хэрхэн аж төрөх ёстой гэж одоо бурхны шашинд Буддын гүн ухааны сургаал дээр сургасан байдаг юм болоо. Энд бол зөв танин мэдхүүл ярина л да. Одоо бол энэ хөгжил маань ингээ материалын хөгжил ингээ үе өнгөрөөлөө буруудлаа гэж ярьж байгаагийн цаад учир нь бол мэдээж энэ буруу танин мэдхүүл байгаа дээр л энэ яригдж байгаа шүү дээ. Тэгээд одоо мухардл бол өнөөдөр энэ улс төрийн мухардл үзэл санааны мухардл энэ улс төрийн нөхцөл байдал шинжлэх ухааны энэ төгсөж байдлаа хүлээн зөвшөөрсөн энэ бүхэн мухардл бол бодит зүйл болсон байна шүү дээ тий. Тэгээ энэ өнөөгийн энэ улс төрийн нөхцөл байдал энэ бодлого төрийн явуулж байгаа бодлого үйл ажиллагаа бол ямар хөгийн төвшөнд хүрчихэд ямар дараажилт хүрчихэд одоо энэ цааш тэнцгээрээ явбал юу болох вэ гэх мэтийг энэ маш шинжлэх ухаанчаар задлан хэлэлцсэн энэ нэг талд бол маш том хүчин байна л да тийм энэ бол үнэхээр бодит зүйл юм а гэдгийг одоо 90 цагийн дуудлагынхаа гэж нэвтрүүлгийнхаа одоо энэ маш бодитоогоор ингэж ярьж идэг. Энэ нэг бодит зүйл бол үнэхээр яах аргагүй хүлэн зөвшөөрөгдсөн нэг бодит зүйл нэг талд байна шүү дээ тий. Нөгөө талд болохоор зэрэг энэс гарах гарцсан нь бол Монгол ах юм а тий. Барууныхны одоо баримталж байгаа бас нэг байр суурь байна тий. Бид нар бол энэ материаллык технологиг нэвтрүүлсэн юм байна. Энэ монголчууд болохоор зэрэг оюун санааны нийгмийн зохион байгуулалтын технологи гэдэг юмыг нэвтрүүлсэн юм байна
Гэт эндээс л одоо энэ бидний агарлын гарц энд л нэг юм цаана байгаад байна те. Энийг л таньж мэдхийсэн гэдэг. Дээрээс энэ Монгол судал бол өнөөдөр арчимтай явагдаж байна. Ийм өнөөдрийн нөхцөл байдал бол өмнөдөө ингээд харахад ийм л байна. Монгол үндэстэн болгоныг оюун санааны гүрэн гэдгээ Монгол гаралтайхан болгоо. Яагаад тэгж нэрлэж байсан юм бол? Баруун тохны хүлээгээд байгаа нэг юмыг тайлах нэг тийм байгаад байгаа байхгүй. Тэр нь одоо жишээ нь бидний оюун санааны ертөнцид хамгийн маш том байр суурь эзэлдэг юм юу байдаг вэ гэхээр одоо анхдугаар богдоос 10 дугаар богдыг хүртэл нэг тийм нэг түүхэн хэлхээвэ штэ тий. Энэ дээр бол бид нар өөрсдөө ингээд за ийм учиртай ийм гэдгийг одоохондоо тайлбарлах тийм онлын төвш ийм байхгүй ч гэсэн бидний цаана оюун санааны ертөнцид бол анхдугаар богдыгоо одоо 5 настайгаа гэгэнтнэр тодруулаад ингээд бүх монголчууд оюун санаагаар нэгдэн хягтраад ингээд шашин төрийг хостон баригч богд хаант Монгол улс гэдгээр юм бол төрийн өөр бас нэг зохион байгуулалт орсон байна шүү дээ. Энийг хэрвээ ингээд тайлбарлаад задлаад энэ ард түмэнд таниулах энэ эсгэн додроод ингэх юм бол бид нар тэр оюун санааны тэр хөгжил гэдэг юм хүн төрөлхтнийг аваад гарах тийм боломж байх юм байна тий. Одоо жишээ нь энэ юм дээр миний гол гаргалгаа энэ таниулах тайлбарлах гэсэн юм ал хийх гээд байгаа байхгүй. Одоо 8 дугаар ингээд анхдугаар богдоос хойш л одоо Монгол төрийн бүтэц зохион байгуулалтанд юу өөрчлөлт орсон байг бол одоо жид бүр одоо 7 хошоо таншиг наадан гэдэг юм идэг байлаа шүү дээ тий. Монгол төрийн ёслол гол ёслол тэр байлаа. Энэ яг ямар учир утгатай юм бэ? Энийг одоо агуулга ач холбогдол нь юу юм бэ? Энийг хэрвээ тайлбарлах таниулах хэсэгт гарч ирээд энэ учир агуулга гарах юм бол одоо тэр барууны хайгаад байгаа юм одоо манайхаас гарах юм а тий. Одоо энэ хэдийгээр бидний оюун санааны ертөнцид маш том байр суурь эзэлдэг ч гэсэн эзэлдэг. Дээрээс нь бас манай улс өнөөдөр улс төрийн нөхцөл байдалтай ч гэсэн энэ бас байр суурь эзлээд байгаа байхгүй юу. Жишээ нь 8 дугаар багт одоо 8 дугаар багтын удирдлагатаар бүгдээрээ оюун санаагаар нэгдэн хягтраа туурах тусгаар Монгол улсыг байгуулж байхад энийг хийсэн тэр Монгол хүн гэдэг хэн юм бэ те энийг хийсэн тэр цаана хүчтэй энэ сэнэргэдэх нь хаана байна энийг л бид нар олж тайлбарлаж таниулах хэрэгтэй байна гэдэг дүгнэлтэнд одоо энэ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг судлаад ингээд ийм том өндөр түвшний дүгнэлтэнд ингээд манайхан ингээд хүрээд байна л да тал талд юусан энийг л гол нь яаж нэгтгэх вэ гэдэг дээр байгаа юм. Тэгээд 8 дугаар үеийн одоо тусгаар тогтнолыг байгуулсны гавьяаг нэхэж олгоод Монголын 9 дугаар богдод толгож байгаа байхгүй. Энд чи одоо тайлбарлах гэхээр одооны шинжлэх ухаанаар тайлбарлахаар болохгүй байгаа шүү дээ. Гэтэл энд бол монголчууд бид нар өөрсдөө бол энэ нэг оюун санаагаар бол хүлээн зөвшөөрөд байна. Яг учрыг мэдэхгүй ч гэсэн тийм. Энэ учир нь хэрвээ гарч ирвэл тийм ээ. 1924 онд 8 дугаар богд таалт гэсний дараа одоо хууль ажлын жилдээ тоног богдон залнаа гэдэг дуугараад энэ итгэл үнэмшлээрээ монголчууд 1999 оны 7 дугаар сард 9 дугаар богдоо Монгол оромтон залсан. Балчир хөвөн байхдаа Монгол нутагт заларч, нартаас буцахдаа Монгол нутагт сүүлчийн амьсгалаа татсан хүн бол төвд гаралтай 8 дугаар богд Жавзан дам хутагт билээ. Эхлээд Монголын бурхны шашны тэргүүнээр заларч 1911 оноос Монголын шашин төрийг хослон барьсан түүний амьдрал тэр чигээрээ Монгол нутаг, Монголын ард түмний төлөө өргөсөн он жилүүд байсан юм. Энэ бодит баримтыг би одоо энэ өөрийнхөө бүтээж байгаа юмд оруулж байгааг нь одоо нэг энэ бол нэг том баримт юм те энэ дээрэс нь одоо Монголын ард түмний нүунийг бол маш оюун санааны маш том баяр байлаа шүү дээ. 9 дугаар баг заларсан маань. Тэгээд энэ дахиад нэг сонирхолтой юм нь бол одоо 20 дугаар зууны турш хүлээлт болж байсан 1999 оны 7 дугаар сард Монголын хаан заларна гэсэн Нострадамсын зөгнөл байна тийм ээ. Энэтэй яг он цагийн зөрүүг ингээд таарч байгаа байхгүй юу. За энэ онцлогийг хүмүүс тайлхал чиг тавин хүлээж одоо эдгээр өнгөрсөн ч гэсэн өнгөрсөн ойн ч гэсэн бид ийм л юм байж дээ гэдэг нэг ухаарах тийм байна. Одоо их зөнчүүн алдаж ясаа удаагүй гэдэг одоо гүн улс орчуулга тайл тийм орчуулагч ингээд байж лээ тийм ээ. Тэгээд энэ рүү ингээд энэ маань бас ингээд тайлагдахлаараа бас нэг сонирхолтой юм гарах. Дээрэс нь Монголын 9 дугаар богдод ингээд 8 дугаар богдын гавьяаг нэхэж олголоо дараа төрөлт нь болгож байна шүү дээ. Одоо тэгээд 9 дугаар богд маань өөрөө болохоор зэрэг би энэ шашин номын би чилэрхүү шашин ном төдийлөн тус амьтад зөвлөж чадсангүй. Тэгэхээр миний дараагийн дүр Монгол орондоо монголон бол салраад төрөөд тэгээд шашин амьтадыг агуу хэд их болно гэдэг лүнтэнгээ болгоод ингэсэн байхад өнөөдөр бол 9 дугаар богд 10 дугаар богд өтөр төргөн залраас ягдаг залбирлын ганц тэгээд бол унших ганц ялмаа тоглох хэрэгтэй байна. Энэ улс төрийн нөхцөл байдалд ч гэсэн энэ бол маш чухал тодорхой чухал байр суурь эзэлж энэ 10 дугаар богдыг тодруулах асуудал
нэлээд олонний анхаарлыг татж байгаа асуудал шүү дээ, тий. Монгол нутагт хүннүү сүннүүгийн үеэс л бурхны шашин дэлгэрч эдүгэн 2 дахь шинэ мянгантайгаан золгоод байна. Мандаж бурах цагийн арин шингаар бурхны шашин бадарч суларч явсан түүхтэйч үе үеийн богдууд чанад ертөнцийн шүтэн барилгаар Монгол нутагт төрсөөр төмөн олноо хүрээлсээр байгаагийн илэрлэн 9-р богд Жавзан дамба жамбал намдол чойжин жанцсан билээ. Туула жилдэн тонмол богдон залан даа хэмээн дуулдагаар түмэн 1999 онд энэхүү гэгэнтнийг аймгийн эрдэнэзүүд их ширээнд нь залсан байдаг. Богд заларна гэдэг өөрөө соёл гэгээр л эзэнтэй болсны сайн дохио гэж үздэг тул энэхүү дүүхэн үйл явдлыг Нострадамусын зөгнөлөөр тайлбарлах судлаачдч гарах болсон. Цаад яг 10 дугаар богдыг шүтгийн учир бодол үеийн 10 дугаар богдыг тодруулаад ингээд залснараа бид нар одоо ямар сайн сайхан зүрхээ юу гэх мэтлэнгээр энэ ямар учир хатууг агуулгатай энийг одоо тайлбарлах таниулах эзэд нь ууланд байгаа боловч ингээд ард түмэнд тайлбар таниулга өгөөгүй нэг ийм л цаг үе байна л да тий. Гэхдээ энэ цаг нь одоо ингээд тайлбарлах таниулах цаг нь ирж байгаа дээрээс л одоо тэр цагийн цаг таалагддаг дээр л байдаг. Буурал насны өндөрлөг дээр Монгол нутагт зорин ирж 2012 онд Гандан хийдэд жанц халсан 9-р богдын буян заяа монголчууд бидэнд ирж хойд дүрэнч Монголоос тодорн химэн сүсэгтэн олон баярлаж суугаа. Биднэрт ямар юм өв уламжлагдж ирсэн байг бол одоо жишээ нь барууныхаа одоо өөр улсууд бол ингээд өөр хүүхэдтэй юу сургаж өвлүүлж байсан бэ гэхлээр зэрэг сайн ажиллах тэр хөсний ажилтгийг л одоо дээр үесээр тэр үесээ бэлтгэжсэн шүү дээ тий. За энийг л сайн ажиллаж хий гэж эндээс л чи хоол олжтна гэдэг ингээл ажиллах хүүхдээ бол сайн ажил гэдэг юмар сургаж боловсруулах тий. Тэрэнд нь зохицуулагдсан дандаа ажиллах боловсон хүчин баруунд ингэж бэлтгэгдсэн байсан байхад тий. Монголд болохоор зэрэг бид нар одоо нийгмийн удирдах ухааныг орхигдуулчихжээ. Сайн гуталчин, сайн инженер, сайн механик бол гэж угаад нийгмийн ухаанаага орхигдуулчихжээ гэж одоо 90 цагийн дуудлага ярьж байна л да. А гэтэл тийм сайн гуталчин, сайн инженер, сайн барилгачин, шаварчин технологичийг яг хэдэн оноос Монголд боловсруулж бэлтгэсэн билээ гэвэл 130-40 оноос тастай тий. Тэрнээс өмнө монголчууд ямар боловсон хүчин бэлтгэж байж вэ? Одоо өвөө наачтаа тий аав нь хөвдөө яг юу за миний юу гэдэг энийг л яагаарэ гэдэг яг ямар захаас уламжлуулж үлдээж байсан бэ гэхэлэр одоо жишээ нь бидний одоо өөрөөр жишгээд одоо жишээ нь манай ээж за ажаа минь ингэж хэлдэг байсан юм аа их хэцүү цөөн цагийг та нар хүүхдүүд минь туулах нэ. Тэгэхээр энүүнийг эсэмэн даван туулахын тулд одоо энэ эмохом пани сууха гэдэг тарныг хэлээд эмхтэй хүзүү мөрөнд төрүүлээ, эрэгтэй баруун мөрөнд төрүүлээж ивэл тэр өцөө хүн цагийг эсэмэн даван туулна гэж одоо ламагш маань хэлж ирсэн юм аа гэд ингээд ээж амжилаад загсан байхад ээж надад ингээд загж ирсэн жишээд баг байхад тий. Тэгээд тэрийг би хэлээд ингэж яасан. Тэгтэл манай аав ингээд хөдөөнөөс ингээд айлч ингээд чи ирээд ингээ хамжинчод ингэхтэй бол тэдний хооронд бол ямар яриа ярьдаг байсан байг бол одоо 800 жилийн дараа Чингисийн хөгс сэргүүд бууж энэ дэлхийг тогтнуулахын гинлээ. Тэр болтол одоо энэ их самброг юм байдал тарах ингэлээ гэд ингээл сонирхолтой яриа хөрнүүлэл Чингисээ яриа л тий. Ингэж хоног дөнжүүд ингээ ярьдаг байсан гэдэг болохоор зэрэг бид нар тэр ажиллах боловсон хүчин 30-аад оноос өмнө юусэн байсангүй. Одоо тэр барууныхны хайгаад байгаа тэр нийгмийн ухаан тий. Нийгмийг яаж зөв зохион байгуулж ямар амгалан төрөх вэ? Тэр ухааныг л одоо үе уламжилж, үр хүүхүүдэд зааж сургаж, энэ л уламжлал Монголд байжээ. Эдүгээс 800 оны өмнө эзэн богд Чингис хаан түүний үр ач нарын байгуулсан их Монгол улс бүхэл бүтэн 100 жилийн турш тэр үеийн дэлхийн ертөнцийг төвшөлтгөн захирч байна. Энэхүү юр бусын амжилтыг өнөөдрийг хүртэл дэлхийн ямар ч улс орон эвдэж чадаагүй байгаа билээ. Тиймдээ ч Чингисийн эзэнт гүрний нууцыг судлах тусам гайхширлыг олсоор байгаагийн нэг нь үр хүүхдийн сурган хүмүүжүүлэх агуу их ухаан юм. Эзэн богд Чингис хаан өөрийн өвөг дээдэс болох Хүннү гүрэн түүний их хаан Модунаас суралцж байсан бол Чингис хаанаас хойш Монголын төрийг барьж байсан бүх хаад Чингис хаанаас суралцж орчлон дэлхийг ухаарцгааж байсан юм. Монголчуудын үр хүүнийг сургах ёсон гэдэг өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан байсныг танин барьж манай улс дахин хүчрэгчг нь гарцаагүй юм. Өнөө цагийн хүмүүс бидний оюун ухаан, ухамсар ер нь ямар төвшөнд байна вэ? Бидний хамгийн том алдаа юунд тавина?
боолчлын систем байна. Бид нар өөрөө мэдлгүй хүүхдүүдийг боол болгож бэлдээд байна. Энэ хичнээн сайн сураад хичнээн дээд сургууль дамжаад төгсөөд эрдэмтэн доктор профессор болдогт хэн нэгэнд ямар нэгэн байдлаар өөрийнхөө оюун ухааныг үнэлж ингэж амьдрах тийм нэг өөрөөр хэлбэл бид нар боол бэлдээд байна гэдэг байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр энэ байдлаасаа одоо бид нар яаж сэрэх вэ? Тэгэхээр одоо нэг энэ бидний алдаа гэж үзэх үү тийм ээ. Энэ дээр л бид нар алдсан байна шүү дээ. Одоо боловсролын систем. Одоо энэ рүү бид нар яаж одоо ингээд 800 жилийн дараа бид нар ингээд эргэж сэргэж мандаад энэ үнэхээр л энэ дэлхийн мухардалд орсон ингээ болохоо ажилласан Монголыг хүлээж гисэн тийм ээ. Цааш улс төрийн үзэл санааны эрэлт ингээд мордчихсан. Одоо эндээс нэг юм гарах нь ингээ харчихсан. Бид нар ингээд үнэхээр дөрвтэй яг бодиттой юм гаргаад ирэхэд ингээд араас тагаад явах юм өвчин бүрдсэн байгаа энэ үед бид нар яг яаж хөдлөх юм бэ гэвэл бидний өвгдөөс юунд суралцж байсан. Тэрэнд л одоо суралцна гэсэн үг шүү. Үнэхээр ч цолмон гэрлийн хэлснээр өнөө цагийн хүмүүс бид өвөг дээдэс юунд суралцсан байна. Түүнд суралцж байж л соён гэгэрх нь гарцаагүй юм. Харин голдуу хэрэгтэй хэрэггүй онлонцрууд Монгол нийгэмд огт дарахгүй сургаал суртал бидэнд хэрэггүй. Гагцхүү Монгол айлын хиймэрт байгаа модон авдар дотроос өвөгдийн сургаалаа уудлан авч байж л улс даяараа сэргэн мандах билээ. Яаж одоо бид нар яг бодиттой яг юу хийх юм бэ гэхлээр бидний өвөг дээдэс маань ямар боловсон хүчин бэлдэж байж вэ? Ямар эрдэм номд шамдаж сурч байж вэ гэхлээр нөгөө нэг бурхны шашин орно шүү. Тэгэхээр бурхан багш бол одоо янаас гарч ирээд ямар ном номлосон байг бол бурхан багш 4 өдрийн сургаал гэдэг ном номлосон тийм энийг хүн болгоо мэддэг тийм. Тэгээ энэ бол зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижрах үнэн, зовлонгоос ангижрах зам мөр үнэн гэж яддаг шүү дээ. Тэгэхээр зовлон үнэн гэхлээр зэрэг хүмүүс зарим хүмүүс энэ одоо готрон энэ амьдрал зовлон энэ орчлон зовлон ингээд нэг готрон үсэл номлоод хэлэх гээд байна гэх юм нэг зайгаа авах гэдэг бол энэ маань бол одоо яг энэ үнэхээр бид нар ингээд дэлхийн ертөнцийн ингээд авраад одоо ингээд хөдөллөө гэхэд яг хэнийг яаж юунаас яаж аврах юм бэ гэдэг тэр аврах үйлдлийн систем өөрөөр хэлбэл системчлсэн мэдлэг л байгаа байхгүй юу. Зовлон үнэн гэдэг нь одоо энэ 6 жил амтны зовлон байдаг л да. Одоо өнөөдөр бол бид нар дэлхийн ертөнцийн асуудлыг ярьж штэ. Энэ маань 6 жил амтны нэг л төрөл нь хүн штэ. Жишээ 6-ны 1 дээр нь л одоо ярихад л одоо өнөөдөр дэлхийн нийтэд одоо яг ямар асуудал тулгамдаад байна. Байгалийн сүрэл те нөгөө дэлхийн дулаан экологи цөмийн аюул гэл ингээл бүх асуудлууд өргөдөн те. За тэгвэл энээс гарах шалтгаан нь юу юм бэ гэх энийг хэрвээ арилгахыг үр дүнтэй ноцолдоод нэмэргүй шүү дээ те. Шалтгааныг арилгах хэрэгтэй болно. За тэгвэл шалтгаан нь юу юм бэ гэдэг зовлонгийн шалтгаан үнэн дээр үзүүлдэг. Энэ дээр бол үүлийн дүүтгэр, несвансын дүүтгэр гэдэг хоёр дүүтгэрийг арилгах энэ бүх зовлонгийн шалтгаан юм а гэж хэлдэг. Дараа нь за тэгвэл энэ зовлонгоо арилгахын тулд энэ шалтгааныг арилгалаа. Тэгвэл бид нар яг ямар арилгаснаар ямар амар зэрэг юунд хүрэх юм бэ гэдэг тэр ориглон тодорхойлох нь шүү дээ тий. Одоо хүн болгон л хинч эрхчлөө элбэг хангалуун амар жаргалыг хүсдэг шүү дээ тий. Тэгтэл тэр яг ийм эрхчлөө амар жаргалд хүрнэ гэдэг юм энэ бол тодруулсан нь цовлонгоос ангижрах үнэ. Энийг одоо бурхан багш яг өөрийнхөө ирээд чадлаа үзүүлэл тий. Бинээс аль дэлгэм гэрэл цэцруулаад ид дээр бүхний бүтээгэл ингэсэн байхад ч одоо нэг хинээс ч хараат бас одоо тэр эрхчлөө гэдэг юм ярьж байна тий. Юунаас ч тэр хамгийн тэр элбэг хангалуун одоо тэр иж дээрээ бүтчих юм бол одоо буйнаараа бүх юм бүтчих юм бол одоо элбэг хангалууны дэд юм байгаа шүү дээ тий. Тэр оргилд хүрнэ гэдэг ингээд оргилыг заагаад өгчлөө. За тэгвэл энэ оргил бид нар хүрэх юм байна. Тэгвэл яаж энд хүрэх юм бэ гэхэлэр за энэ замаар явна гэдэг. Тэр замын заасан зовлонгоос ангижрах мөрийн үнэ. Ийм системчилсэн мэдлэг энэ амьтныг аваад бид нар эрх жаргал амар жаргал эрхчлөөнд яг ямар замаар яаж хүрэх юм бэ гэдэг юм системчилсэн мэдлэг гэдэг юм байна. Бурхан багшийн сургаалын үндэс болсон 4 үнний номлолыг танин барьсан цагт ертөнцийн жамыг ухаарч зөв амьдрах үүд хаалга нэгдэнэ. Хүний зовлонгийн шалтгаан олонж эгэл амьдралынхаа мөн чанарыг танин мэдээгүй мунхаг сэтгэлээс бүх зовлон үүсдэг жамтай. Тийм ч учраас зовлонг жаргалд оруулахын тулд түүнийг танин барьж өөрт учраад байгаа асуудал бүрийн шалтгаан нь өөрөө болохыг ухаарч мэдсэн цагт гэгэрлийн гэрэл гийх нь гарцаагүй. Энэ эрх чөлөөгөө бид нар ингээд хүсдэг
тэмүүлдэг хамгийн гол бидний төсөл зорилго эрхчлөлтөө амар жаргал байсан ч гэсэн бид нар өнөөдөр тэрийг яг энэ эрхчлөө гэдэг юм ингээд тодруулаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр хөрх хориглоон тодруулаагүйгээс бид нар эрхчлөө одоо чинь би Дундгоос Улаанбаатар орлоо гэхэд одоо би хоошоо явах хэрэгтэй байдаг тий. Тэгээ энд байдаг гэдэг Улаанбаатарын тодруулаагүй ингээд хөдөлсөн чинь урагшаа явчихсан байвал Улаанбаатар цаалтаад байна шүү дээ. Тэрэн шиг одоо би өндөр цалин аваад амьдралынхаа хангамжийг дээшлүүлээл ингээл явах юм бол одоо сайхан амьдрал нөгөө эрхчлөө нэг сайхан юмд хүрчнэ гэж бодсон маань өнөөдөр эсрэгээр эргэцсэн байгаа шүү дээ тий. Мөрийн дарамтанд орчихсон. Тэг юуны чи хэрэгчлээ. Ингээд төгжрөл юмдаа хашигдсан бага хашаа хүрээ юмдаа яасан ингээд бөө Азийн торон дотор ингээд баригдчихсан. Өвчин цовлонтой шаналчихсан. Юуны чи нэг аз жаргал тийм ээ. Эргүүлгэж аз жаргалтай өртөг чи өвчнүүд ямар байдал төр. Энэ маань юу вэ гэхээр зэрэг тэр яг эрхчлөө гэдэг энэ юм маань амар жаргал гэх юм байна гэдэг. Энэ юм маань тодорхойтойгоо. Тэгсэн мөрдлөө би жаргана гэдэг ингээд ажил хэвлэл би мөнгө олуулж жаргах чинь гэдэг ингээд явсан. Энэ тийм систем нийгмийн зохион байгуулалтын систем гэдэг юм үүндээ галгаа шүү дээ тий. Ажлаа сайхан болчихно. Тэгж байгаа л баахан юм бүтээж гисэн байдаг. Нөгөө материалын технологийн гол алдаа нэмдээ байгаа байна тийм үү тий. Бомбей 90 буюу сэтгэлийн боловсролыг дээдлэх шин цаг нь одоо яг эхэлж байна. Тэгж дэлхийд даяар ярилцаж байна. Үүнд монгол хүн өөрийгөө хэрхэн бэлдэх ёстой вэ? Жишээ нь сая таны хэлсэн тэр системжилсэн бурхны сургаал дээр буддын гүн сургаал дээр байдаг системжилсэн дээр энэ арга замыг олоход таны саяны хэлсэн өөрийнхөө очих ориглыг тодорхойлохын тулд монгол хүн өөрийнхөө хэрхэн бэлдэх ёстой вэ? Шууд л одоо асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хэрэг орох юм бол тий. Өнөөдөр бол би амьдралынхаа асуудлыг шийдвэрлэнэ гэдэг ингээд түн бодлого бодож байгаа шиг. За би дэлхийн ертөнцийн асуудлыг шийдвэрлэнэ. Одоо цаг нь ирсэн би эзэн хийх ёстой. Гэнгээ үзэх юм бол одоо жишээ нь 4 өмнөөс гарлаа шүү дээ. За энэ ийм асуудал байгаа юм байна шүү дэлхийд дээр чинь. Энийг тодруулахгүйгээр бас юу одоо жаргаад байна гэж ингээд суугаад авах юм бол тэнд чинь сүрээд цаагаараа сүрчихэд би баашинхаа юм ингээд бариад байдаг. Энэ чинь зовлон мэдээгүй байх гэсэн үг шүү дээ. Одоо дэлхийн ертөнцийн танилцаагүй байдалтай танилцаагүй гэсэн. За энэ байдалтай ингээд танилцуулаад одоо манай ярин цагийн тулгархад байдал ийм байна шүү. Өнөөдөр дэлхийн ертөнцийн байдал ийм байна. Яг боддоор маш гайхамшигтай олон юм зөндөө юм бид нар ер нь юм хийчихэлтэй одоо энэ санааны тань сэрхүү гэдэг маань үнэндээ цагтаа эхлээд тав тал бүх юм хийч одоо ганцхан яаж нэгтгэж амлах вэ гэдэг дээр л байгаа юм шиг байна тий. Тэгэхээр эдний энэ маш тодорхойг таниулсан энэ зовлон асуудлууд одоо энэ зовлон үнэн болж таарч тий. Гэтэл тэд нар маань дахиад энэ бүх үр дүнтэй нь бол тэнцээд нэмдэггүй юм. Энийг бол яаж арилгах вэ гэдэг ингээд яхалаар зэрэг тэд нар маань бас дахиад шалтгааныг тодруулчих байгаа байхгүй юу? Энэ улс төрийн үзэл санаа маань буруу байна. Энэ үндсээрээ мухадалд орчлоо. Одоо энэ үнийг одоо тэр Фукуямагийн мэдээлэл дэлхийг шуугуулсан мэдээлэл бол энэ хүн төрөлхтний түүхийн төгсгөл эрчлээ гэх тээ. Энэ маань шууд ингээд суурил гэдэг утгаар хүмүүс маань ойлгоод янз бүрээр ойлгож байгаа. Энэ маань үндсэндээ энэ улс төрийн үзэл санаа чинь цааш энэ чигээрээ явах юм бол аюул орох юм байна. Энэ дээр шинэ улс төрийн үзэл санаа нэрэл мартах хэрэгтэй байна. Тэгвэл хүн төрөлхтний түүхийн дараа үе эхлэх нэ. Ийм л мэдээлэл хийсэн юм а гэж байгаа байхгүй юу? Хүний нийгмийн чухал харилцаа болсон улс төр анх үүсэхдээ л шудраг үнний төлөөх зам онол ухаан байсан. Цаг хугацаа өнгөрч эд материалын хөгжил туйлдаан хүрхэн хэрээр улс төрийн ариун шудраг чанар булан гартаж алдар нэрнч сэвтэг болсон билээ. Жинхэнэ улс төрийн ухаан гэдэг бол соёл гэгэрлийн маш том онол байх ёстой. Харамсалтай нь улс төрийн нэр хүнд улам суларч өөргөнч багассаар байгаа энэ цагт ард түмэн Монгол улс төрийн цоо шөнө шудраг замлыг хүлээж хөсөмжлөх боллоо. Улс төр өөрөн соён гэгэрэх түүхэн цагийн өмнө бид ирээд байна. Энэ асуудал бүхэн чинь одоо бидний үйл өөр юм бол одоо муу үйл өөр юм бол муу үйл юу юм бэ гэдэг дээр нөгөө буян нүглийг номлодог тийм ээ. Энэ хүмүүс маань юу номлолт юм бэ те? Үнэхээр энэ зовлон гашлан бүхэн одоо ингээд нүглийн үр байдаг юм бол бид нар ямар нүгэл үлдчихвэ? Ингээд энэнийг одоо бид нар тэр ард түмнийг соён гэрэл үүрэгтэй мөн тэр үүргээр ажиллаж байгаа тийм ээ. Тэр улсаасаа ингээд яг тодруулах нь штэ. За яг ямар нүгэл үлдчих вэ? Аль нэг 10 хар нүгэл чи юу юм бэ? Гэтэл 10 хар нүгэл юу юм бэ гэхээр буруу үзэл, хомхой сэтгэл, хорон санаа сэтгэлээр үлдэх 3 энэ ямиг үлдэж байсан цагт би хэлээр үлдэх 4 биеэр үлдэх 3 гэх би хэлний толоо үлдэл болоод энэ сэтгэлийн үйлийг үлдэж байгаагийн илэрхийлэл болж энэ юм үлдэж байгаа шүү. Энэ одоо буруу үзэлтэй байх юм бол одоо тэр хулгай тэр үйл тэмцлийн бүх юм чинь болж идэм шүү гэдэг үйл өөрийн сургаалыг манад Бурхны шашны
зүтгэлтнүүд маань ингээд нэг талд номлоод байгаа байхгүй юу. За гэтэл нөгөө талд энэ улс төрийн үзэл санаа, улс төрийн нөхцөл байдлыг судлаад байгаа одоо би одоо 90 цагийн дуудлагын нэвтрүүлгийг одоо сонсч эндээс маш их юм олж авдаг учраас энэ улсууд маань яг ямар дүгнэлтэд хүрээд байна вэ гэвэл за энэ либерал үзэл болчих. За тэгвэл 10 нүглийг номлож юм басаа. За энэ буруу үзэл чинь нүгэл юм бол те энэ либерал үзэл нүглөө буйно. Энэ зөв үзлөө буруу үзлөө те. Зөв үзэл юм бол бид нарыг ямар хөгжил цэнгэлийн мандат төргөх вэ? Буруу юм бол бид нар ямар үр дагавар төргөх вэ? Энэ үний тэгээд хэрвээ буруу юм бол энэ цаад учир шалтгаан нь юу вэ? Энийг ингэж одоо тэр бурхан шашин номлоод байгаа улсуудаас ингэж тодорхойлох нь шүү дээ. Ингээ хоёр талд биенээ үгүйсэхгүйгээр одоо гол нь бид нарт эв нэгдэл бид нарыг аврах цорын ганц юм гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ энэ эв нэгдлийг хийхэд бол ингэж хоёр талд биенээ үгүйсэх шээ. Энэ бол аюул төргнэ. Энэ бие биенээ ингэж сонсох ийм нэг юмыг хоёр талаас нь бүр хэдэн талаас нь бид нар нэг л юмыг яриад байна шүү дээ тий. Энэ дээрээс одоо тэр жавхлан эднэрийн тамцил ингээл бүгдээрээ л нэг л юмыг ингээ яриад байгаа шүү дээ тий. Тэгээ энэ юм маань нэг талд ингээ либерал энэ маань буруу юм аа гэтэл энэ буруу юм бол тэр буруу үзэл нүгэл юм бол яг энэ нүглөө буйныг ингээ тодруулаад байгаа юм. Дээрээс нь тэд одоо энэ эдийн засгийн онол ингээд үнцээрээ ингээ буруу юм аа гэд ингээ ярьж байна тий. За тэгвэл нөгөө талд энэ буруу үзлээсээ болоод томхоо сэтгэлийн нүгэл гэдэг үлддэг юм аа гэх тий. Тэгтэл тэд нар маань энэ 10 нүглийг л номлоод байгаа хгүй одоо бидний энэ шалтгаан одоо энэ байсан байх шүү гэдэг нөгөө талд ингээд өөрсдийнхээ тань мэдхүүгээс нөгөө дөрвүүнийхээ бурхан машин дөрвүүний сургаал руу ороод ирчихэж байгаа хгүй. Тэгээд энэ буруу бодлогоос нь болоод бидний хийж байгаа улс төрийн бодлого энэ хүүхдүүдэд сургаж байгаа юм маань дандаа юм нэгнийг дээр нь гарахын тулд өрсөлдөгчөө намнах тийм ээ яд тусдаг цэвэрлэгс энэ буруу онол юмар ингээд бид нар хүүхдүүдэд сургаад байна. Хэрвээ энэ онолоор бид нар хүүхдүүдэд цаашд ингээд сургаал бид нар энэ сурч гэдэг энэ суралцаал байх юм бол бид нар Монхог хязгааргүй гэдэг шулам хязгааргүй Монхог руу яваалах юм байна. 90 цагийн дуудлагын дээр л яриад байна шүү дээ тий. Баярхүү Баатар хоёрыг тий. Бид нар бол энэ оюун санааны маш өндөр түвшинд ингээд яг ингээд дөрвөөний дагуу ингээд номлоод байгаа байхгүй юу. За тэг ингээд 10 хар нүглээсээ болоод бид нар энэ зовлон үсчихээ гэдгийг тэд нар гаргаад ирчихэж байгаа. За тэгвэл энэ буруу үзэл энэ юм чинь одоо энэ либерал үзэл чи юу юм бэ? Ингээд либерал үзэл буруу үзэл юм бол юунаас юу үлдүүлээд несонсын төвтгөрөд чинь одоо үүлийн төвтгөрөд маань бид нар энэ муу үйл үрээрээ энэ зовлон бүтээчихээ гэж байгаа. Насвансын төвтгөр зовлонгийн хоёр шалтгаан байгаа шүү дээ. Гэдэг маань юу юм бэ гэхээр энэ үйлийг үйлдүүлдэг хүчин байна цаана. Тэр хүчийг дарахаас нааш энэ цаад үр дагавар нь бол хэзээд байж тань гэдэг сургаал байдаг. Тэгвэл либерал үзэл ингээд буруу ингээ мухардлаа гэж байгаа юм бол энэ либерал үзэл гэдэг маань юу юм бэ гэдэг энийг дахиад задлах нь шүү дээ. Тэгэхээр энэ бол чөлөө төрсөлтөөний хуулиар бүх зүйл зохицуулагддаг ийм чөлөө үзэл санаа юм бол тийм. Чөлөө өрсөлдөөн гэдэг юу юм бэ гэдгийг дахиад задлах нь. Тэгэхээр энэ бол одоо би дэшин гарахын тулд тийм ажил хийж улам ихийг олохын тулд одоо улам их ажил хийж тийм. Тэгээд нэгнийхээ өрсөлдөгчөнд тарж ингэж өмдгөө ингээ гүйцэж өөрөө ингээ тэргүүлэх тийм. Энэ юм маань чөлөө төрсөлтөө байж байдаг. Гэтэл энэ өрсөлдөгчөө дарах, өөрөө төрүүлэх, энэ бусдыг гүйцэх, ингээд улам ихийг олох энэ маань нөгөө нэг мунхаг хүсэл шунал уур хилэн ата омог одоо энийг л бид нар дарах нь гол байдаг байхгүй одоо монголчуудын гол баримталж ирсэн юм. Энийг л манай бурхны шашнтнууд энэ лам хургууд маань энийг л тэнтэй номлодог хүмүүст номлол сууж л идэг. Хүний бурханлаг гэрлийг унтрааж заяа тавлангийнхан зургийг харалхан болгодог шунал тачаал атаач өтөө хомхой муухай сэтгэл улам гарч өнгөө хувирган улам нарийсч буй цагт бид амьдарч байна. Тиймээс түрхэн зууртаа амьдралыг амар хялбар сайхан юм шиг болгодогч цаг хугацаа өнгөрөх тусам уйлын хүлээсэнд хүмүүнийг аваачдаг хүн чанаргүй муу муухай байдлыг арилгах зогсоох цаг нэгэнтээ ирсэн. Тиймдээ ч монголчууд урд урдынхаас илүүтэйгээр санаа сайн бол заяа сайн гэсэн үгийг ярих болжээ. Эндээсээ ямар дүнлэлтэнд дүүрж байна вэ гэхээр зэрэг бид нар ориглон тодорхойлог юм байна. Ерөөс тэгэл хөдөлчих. Ганц байхгүй юм байгаа юм маань оргил. Юунд төрөх үү? Тэр маань байхгүй. Бус чинь бид нарт бүх юм байна л та гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань нөгөө золонгоос ангиж ирэх хүн гэдэг юм маань дахиад тэд нар манай өөрсдөө ингээ олоод гаргаад ирсэн. Бурхан шашныг тэд нар бол үгүйсгээд байгаа шүү дээ. Ламнарын бол үгүйсгээд байгаа юм. Тийм. Үнэхээр л Монгол орноо улсаа гэж бодож л байгаа юм бол энэ либерал үзэл гэдэг либерализмаар энэ улс орнч яваад байна. Энэ чинь зөв юм уу буруу юм уу? Энийгээ ихлэд хардаг болчих гэж байгаа. Одоо
одоо социализмаар ингээд яваа зөв гэж байгаа нэг өдөр нураад ингээд Ленинс дарнаас ахгуулаад Сүбаатарыг хүртэл нууллаа. Гэтэл дараа нь либерализмаар яваад ингээд зөв гэж явж байгаад энэ маань буруу байх юм бол дахиад л ийм гарч ирэх гэдэг тийм төгсгөлгүй муучлал бидний хинч биш болгодог тийм ээ. Тэгэхээр үнэхээр тэр Монгол хоол гэсэн сэтгэл байгаа юм болоод энэ зам мөрөө либерализм зөв юм буруу юм уу гэх тийм. Тэгээд зөв зам мөрөө одоо тодорхойлцгоо гэдэг ингээд дөрвөн хүний сургаалын дөрөв төрөөр ороод ирж байгаа байхгүй юу. Гэтэл тэдний өгөөсгээд байдаг нөгөө ламнар маань бурхан багшийн дөрвөний яг л энэ сургаалыг номлож идэг. За энэ зовлонгийн үүсгэгч нь одоо энэ өрсөлдөөн буюу энэ 5 хор юм шүү. Энэ үнийг л дарахгүйгээр хичнээн энэ л байхад бол хүмүүсээр ингээд муу үлийг хүлдүүлээд байдаг. Муу үл нисвансын ирэхээр нисвансын чөтгөр гэж байгаа юм. Энэ чөтгөрийн ирэхээр л одоо муу үлийг үлдэж байсан цагт сайн цагийн манган бурхан задаргаач нэмэр байхгүй. Ийм л номлол нөгөө талд номлол байгаа байхгүй. Энэ хоёр маань маш хоёр том хүчтэй, маш хоёрын санааны ийм хоёр том хүч маань ингээд нэгдээд бие биенийгээ ойлгох сонсоо тийм ээ харилцан ойлголцоод одоо нэг нь бол яг хуу ламнар маань хэдийгээр ингээд 10 хар нүглээ номлоод ингээд бурхны 5 хороо ингээд номлоод ингээд тодорхой сүвшрэлтэй шавнартаа номлоод байгаа ч гэсэн тэд нар маань хамгийн гол нь одоо энэ улс төр гэдэг бохор юм бид нар улс төр бас ангид юм тийм ээ. Тийм учраас бид нар бол зөвхөн 5 хорыгоо хэрхэн дарж амар жаргалтай амьдрал төрөх вэ? Нэг л бид нар номлох хэрэгтэй. Энийг л номлож гин гэдэг боловч өнөөдөр улс төрийн нөхцөл байдал маань бүх юм нь тэр энэ юмд л тушаачхад улс төрийн амьдрал гэдэг маань ерөөсөн бүхэн тэрэндэл үүдсэн байгаа шүү тий. Гол юм энэ 10-аар нүгэл гэдэг энэ юм чинь одоо энэ нийгмийн байдал шүү тий. Энэ рүү ингэж зүлгчээ цаана 10-аар нүглээ ингэж номлоод байгаа. Энэ хоёр нэгдэжөөж ингэж чинхэн тэр хоёрын санааны тэр юм нэгдэл ийм л гарч ирж ийж одоо тэр монголчууд сэргэн мандаж энэ дэлхий соёнгийн гэрлэр дэд сэргэн манд надад хий орно гэдэг энэ юм чи эндээс л гарах болов. Та өнгөрсөн 10 жилийн турш 10 жилийн хугацаанд маш их зүйлийг уншиж судалсан. Цаашаа дэр нь юун дээр илүү төвлөрч ажиллая гэж бодож байна. Бурхны шашнаа судлаад ингээд энэ улс төрийн нөхцөл байдлыг судлаад ингээд энэ хоёр тал ийм нэг юмны хоёр талаас яриад байгаа энэ улсуудыг ингээд би монголчууд хамгийн гол нь бие биенээ сонсоо тий. Ингэж ойлголцолд хүрснээр л одоо энэ хамгийн гол нь эв нэгдлэр л монголчууд энэ л эв нэгдлийг л эвийг нь л яаж хийж байгаа болол те энэ хоёр энэ мундаг хүчтэй энэ оюун санаанд сэрцсэн энэ сэхэрцээ нийгмийн сэхэлэг энэ хэсгүүд ингээ бие биенээ сонсоод ингээ ягаасаа гэдэг энэ гол өслөөр сая жил энэ асуудын яриа юмыг сонсож судалж их л юм бичиж яасан тийм тэгээд энэ маань хэрвээ ингээ хүмүүсийн хүмүүст түрээд үнэхээр л энэ бие биенээ сонсоод одоо яг энэ бурхны шашныг одоо талтлаа нэг юмыг л хоёр талаас нэрэд байгаа энэ усуд маань ингээд нэгдэж уулзаад ингээд тэр дандаа мундаг хүчтэй ухаантай мундаг улсууд ингээд бүх юм тал тэгдсэн байлэн ба штэ энэ юмнууд ингээд нэг зүгөө олцоход гэх юм бол одоо би бол өөрөө хөдөөний л шүү дээ тийм миний цаашдын зорилго бол хөдөө л байгаа шүү дээ. Инхүү Дундгов аймгийн Сайн цагаан сумын Үйзэн багийн малчин буддын гүн ухаан судлаач Адягийн Цолмон гэрэл соён гэгэрэх ардын эндэр нэвтрүүлэгт оролцож 21-р зуунд монголчууд яавал хөгжих тухай өөрийн гарцыг хэллээ. Хүн төрлөختөн монголчуудыг оюунлаг ард түмэн гэж ярьдаг нь үнэхээр үнэн. Тиймдээч олон үзэл санаа уралдуулж эдгэр үзэл бодол дундаас шимтээ онцтойг нь сонгон авч урагшилдаг их ухаан манай ард түмэнд бий. Намд биш номон дурвж эдэнд биш эрдэнэт шамдсан ухаантай монгол хүмүүс улам олон гарах болдог.